бичлэгийн доор бол ер нь амар их хараасан байсан Анукаг. Амар их бүлээсэн байсан. Манай их чи юм юу юм чинь ингээд чи надтай найзлах юм байгаас тэгээд ингээ хүүхдүүдээр юм ахуулсан байсан. Яг таатаа. Би бүр ингээ юу яриад байгаа. Яа нэ. Хай. Tennis Talk подкастны хамгийн анхны дугаар эхлэхэд бэлэн боллоо. Энэ дугаарын зочноор Ингчэн маань ирсэн байна. Сайн байцгаана уу? Миний подкастт ирсэнд баярлалаа нэ. За, урьсандаас баярлалаа. Хоёлоо одоо том хүмүүсийн ойлгодгүй, мэддэггүй ч гэсэн өсвөр насны бидний үеийн хүүхдүүдийн мэддэг сэдвийн тухай ярилцсангаа пижон тэнцэг бүтээгдэхүүнүүдээр ярьсан арчлаа. За. Танаар ойрт уран бүтээл ямар байда? Ямар автомаасаа чи. Ажил амьдрал сайхан уу? Хоёлоо ч уулзаагүй баг 3 сар болсон шүү. Шинэ жилээс хойш. Уран бүтээлийн хувьд гэх юм бол сая нэг кинонд яваад тэгээд дуусаа одоо гарч байгаа. Тэгээд өөрч тавиндөө хичээлдээ яваад. Зөөц. Би бас кинонд гараад одоо бас хичээлд явъя да. Гол хичээлээ тасалдгүй. Ямар мундаг охин бэ? Тий, мундаг. Серум төрхий. Энэ 3 серум байна. Гэтэ энэний араас энийг түрхтгэлтэй. Энийг л түрхчихгүй. Батганы эсрэг. Төрхий. Өө, батгал түрхий шүү. Төрхий. Вау. Одоо та төгсөж гин үү? Тий, төгсөж байгаа. Чалгуулч үлгээл явчихна уу? Таны 10 жил болсон хамгийн гоё дурсамжтай үе чи юу вэ? Дурсамжтай. Юу юм бол та? Дурсамж байгаа бүх. Манай сургуульд нөгөө соёлын өдрөлөг гэж болдог хгүй. Манай сургууль чи сургууль болгоно л болдог хэл та. Соёлын өдрөлгөөр яг ингээд хүүхдүүд ингээд ангингаас хүүхдүүд цуглаад тэгэд ингээд бүжиглээ дуулаад яг тэрийг ингээд бэлтдэг нэг одоо бараг 4 байна уу 5 сар болох байхгүй юу? Тэрийг яг бэлтэж явах үеэр өмнө жил би байгаагүй. Тэгээд юм болохоор энэ жил бол амар хүлээлттэй. Өмнө жил яг ингээд ангийнхныгаа ингээд харахаар нэг гоё нэг юм урлагийн сургуультай байгаа юм шиг байгаад байсан байхгүй юу? Тэгээд тийм болохоор тэр л амар дурсамжтай байх гэж бодож байна. Одоохондоо бол. Одоо энэ жил гэхэд манай урлагийн үзлэг одоо юм Монгол ахуу гэсэн юм болсон байхгүй юу? Тэгээд бид хэд ингээд ангиараа кордоноор ийм автар ширээ мэрээ тулган болох хийгээд тэгээд тэр үе мөр л Кордонор гэж картоноос асуу. Гүшээ картон билүү? Одоо нэрээ кино яг ингэж проб гэж эхлээд яг жил болж байгаа юм шүү дээ. Өмнө жилийн 3 сард эхэлсэн. Одоо тэгээ 3 сар хэрэг. Тийм ш. Фүү 1 жил болчих хоёлоо уулзаад. Хоёул ичтүүслээ 1 жил болчих. Яана. Тийм шиг юм байш. Хоёул алийг амир нөө бас чөөр шиг болчихлоо. Хоёул алийг төрөх байна. За ер нь энэ батхны халтаа гэхдээ яг би энийг төрүүлчих. Та зүгээр ингийн төрөх. Ахгүй за хоёул солио. Яг одоохондоо нүүрнээр батга гарсан байгаа болохоор энэ гоё батганы серум гэдэг утгаараа надад бол гоё. Батганы серум гэдгээр маш таалагддаг. Гэтэ бүтсэн ер нь юм хөнгөх юм байна. Хүчтэй найрлагатай бүтээгдэхүүнүүд ер нь нэг хэсэг амар хэрэгэлдэг болчихсон байхгүй юу? Тэрийгэ бодвол надад бол хөнгөх юм зөөлхөл санагдчих. Угаасаа тийм. Ханаас ридсэрч аваа юм чинь одоо. Би тань зориулаад ийм гоё смути бэлтлээ. Хоёул одоо тулгая. Яасан бэ? Энэ амар гоё амттай нэрээ шүү. За. Би хүлээгээд ахъя. Чао. За. Яг таатаа. Гоё амттай мэнэ баярлалаа. Юу амар өчүүхэн амсдгийг. Би бас яхаа ганц том балгаал. Та нэрээ сүүлийн үед болоод байгаа юм зүйлэн талаар мэдсэн үү? Сошиалаар яваад байгаа юу? Тий. Харсан. Үеийн дээрлэхэлт. Тий. Харахын хувьд л
харсан. Та сургууль тийм болдог уу? Үгүй нэг амир нэгнийгээ дээрлэж байгааг бол хараагүй. Яг го далтуур байдаг гэж магадгүй л нэг айхтар ил цагаандаа тэхгүй л баг. Та ер нь дээрлэхэлтэнд өртөжсэн үү? Өртөжсэн гэх нь хаашаа гүү хэмжээ шиг. Та хэрвээ Жийсэн. сошиалд ингээд таныг ингээд доош нь нэгээд доромжлуулдаг чинь тэгэл дээрлэхэлтийн нэг хэлбэрт орно штэ. Хэмгэлтэй төгөлч бүр гүнзгий хэлбэртэй орчихсон юм байна. Хоёулаа бүр гүнзгий хэлбэрт орсон юм байна. Одоо нөгөө наалтаа байсан гэдэг шиг л болсон штэ. Одоо ингээд манай ээж аав шиг хүмүүс өөрийнхөө хүүхчиг хүнийг хараагаад байна гэхэр би гайхаа л байдаг. Амар сонь тий. Зүгээр нүрэ буцсны төлөө зүгээр ингээд Өөрийгөө эмэгтэй гэж палаж малаж өмсөсний төлөө хараагаад. Өөрийгөө эмэгтэй гэж мэдрэхийн тулд хөнгө октод жугаслаа амар гоё штэ. Тэнгүүт чинь л ингээл нараа хуран умсаа ус гизгчээс тэ боомоо юм жоох хөхтөд үсгээ эзгээ яахгүй ус эзгээ задгаа тавьж маяглахгүй гэл. Тэгээд тийм бэлээ хүмүүс. Гэтэ нөгөөний сургуультай явахдаа бол тэр чинь яг сургууль гэдэг байгууллага чинь нэг айхтар нүур амаа бодохгүй тийм амар ийм юу бүмсгүй штэ бид нэр одоо тэгээд хөгшөрчөө тийм юу бүмсгүй ш одоо ийм байгаа дээрээ л өмсөн ш ер нь бол тий та ер нь сошиал орчинд одоо дээрлэхүүлж явахдаа хамгийн анхны сэтгэл чи ямар байсан бэ? сэтгэл үү үгүй хэлж харчаад яага намайг ингэж байгаа юм бол таа л гэж бодож байсан танихгүй юм бижиж танихгүй ингэж туулж ирээд харьцаж үзээгүй юм бижиж их зантай мантай яах вэ жоохон хараа муутай л. Тэгээд бит хоёрын ч гэж манай ингээд нэг киноны сцен дээр Анука ингээд аюу бол ингээд хувцайлж ингээд гарч ирдэг байхгүй юу. Тэрний яг угаасаа дүрэн тийм маягтай ийм загварлаг тийм дүрлэлтэй. Тэгээд ингээд аюу олоодаа хувцас солиолоо энэ дүүплэхгүй энэ уруулын бодог зэхгүй. Тэр бичлэгийн доор бол ер нь амар их хараасан байсан Анукаг. Амар их бүлээдсэн байсан. Тэгээд тэр бичлэг дээр амар их юм битсэн байсан. Зарим нь бүр чатаар ч орж ирдэг. Тий. Над руу бол чатаар ингээд гэрээ хаяа чи мэдэн шүү. тэргээл очоод чамайг яач шүү мач шүү гэл амар те. Тэд нар бол үнэхээр амар байсан. Тэрнээс айж одоо кинон тоглохгүй байх гэвэл одоо тэнийг үзтээ те. тийм Хүчрхээлэл ер нь бол айгүй амар л да. Амар олон хэлбэрээр үүсдэг. Биеийн байн, цахим байн гэл зөндөл байгаа штэ. Тэнгүүд бие нь бүр үнэхээр амар юм шиг үлээ. үгүй Би өөрөө мэдэрч үзээгүй ч гэсэн одоо сошиал яваад байгаа бичлэгнүүдийг үзэхээр ерөөхдөө бол тэр хүүхдээ оронд би өөрийгөө тавьж үзэхээр амар санагддгийм билээ. Би бүр тавьж үзэл амар санагдаж байгаа юм чинь байсан бол яах байсан бол. тэгээд байгаа одоо тийм мэслэгүүдийг үзэхээр би яг нөгөө бусдыгаа дээрлэж байгаа яг тийм үйлдэл хийж байгаа хүүхдүүдийг ингээ хараад хүм мөн үү л гэж бодсон. Амарсан нэгнийгээ тийм амар хайр гамгүй өшгөж. Хамгийн амар нь дээрлэж байгаа хүүхдүүд дээрлэхүүлж байгаа хүүхдээ хүн гэж хардаггүй гэсэн дээрлэж байхдаа. Ямар. Юу гэж хард юм бол ямар нэг эд зүйлс гэж хард юм бах та. Скуши гэж хард юм бах та. Нэгнийгээ яагаад тэгээд идэм бол Жохон нэгэндээ хайртай л баймаар. Дээрээс нь одоо тэр дээрлэж байгаа хүүхдүүд дараа нь ямар нэгэн байдлаар кармадад өөрөө дээрлэхүүлвэл яах вэ? Тэгвэл яг тэр өөрийнхөө дээрлэхжсэн хүүхдийг бол ойлгох гол. Би яагаад тэр үед тэгжсэн бол доо гэд. Тэгвэл жоохон ухаас ухам болов. Мэдгүй жоохон ухамсартай л баймаар. дээрлэхүүлж байгаа хүүхэд ерөнхийдөө бол ээж аавтай хандах нь зөв л дөө. Гэтэ ээж аав нь ингээд сонсохгүй байвал хичнээн хэлсэн чи ээж нь туслахгүй штэ. Тэгэхээр хүүхдээ сайн сонсох хэрэгтэй гэж би ер нь боддог. Тэгээд бас багш нийгмийн ажилтны сургуультаа хандлаа гэж бодоход багш нар ер нь бол айгүй тийм нааштайгаар хүлээж авах хэрэгтэй. Тийм ер нь бол хийж болохгүй. Одоо хүүхдүүд дээрлэхүүлээд тэрийгээ ингээд томчуудад хандж байхад томчууд тэднэр одоо хүүхдийн хэлсэн зүйлийг ингээд нааштайгаар хүлээж авдаг байгаасай, ойлгодог байгаасай, тэгээд эргүүлээд ярилцдаг, зөвлөгөө өгдөг байгаасай, тэгээд хандах байгууллагууд нь ханддаг, яг ямар асуудал ингээд таны хүүхдэд тулгарч байгаа тэр болгоныг ингээд шийддэг, мэддэг байгаасай ер нь гэж бодож байна. Тэгээд сошиал яваад байгаа энэ хэдэн зөндөө бичлэгнүүд сошиал яваад байгаа нэг хэдэн бичлэгнүүд байгаа ч гэсэн цаана
тавигдаагүй, задраагүй, ил болоогүй зөндөө олон бичлэг байна. Наад захын л яг зүгээр нийтэд ил гарсан л тэр болохоос шүү. Далдуур одоо бидний харснаас илүү амар зүйл байж бас болно л доо. Тийм болохоор Зарим хүүхдүүд ингээд хүүхд дээрлэхүүлж байгааг харчаад ерөөсөө шууд ингээд яваад өчтдөг. Тэр бас айгүй буруу гэж би боддог. Ямар нэгэн том хүн авчираад ингээд байна гэж хэлвэл бас арай өөр штэ. Бас өөрөө ганцаараа бас очиж болохгүй хэрвээ олуулаа байвал. тэгээ зүгээр юу л ах. Тухайн харсан хүүхдийн зориг л ах. Ингээд бас ингээд одоо энэ хүүхдийг ингээд нэг хүүхд дээрлэж байна гэд тэгээ тэрэн дээрээ шууд ингээд дээрлэж байгаа хүүхдүүдээр нь тэр яг юун дээр ингээд очоод тэг яа ингээд дээрлэхэд байгаа мэй эдэр гэх юм бол хэрвээ намайг дээрлэхүүл яана гэж бодоод тэр хүүхд айжиж болно ш. Тэр чинь хүүхд хэмээ чинь айн чинь тэгэхээр бас тэг зарим хүүхдүүд дээрлэхүүлчээ тэгээ тэрийга ер нь бол ингээд ер нь хинт ч хэлдэггүй юм бэлээ. Хэлээ гэхээр дараа нь хэлчихээр одоо ингээд жоохон сенсац тариал тэгэл намд чинь дараа нь аваа гэрээ дахиад дээрлэхчүүл яана гэж айгаад хэлдэггүй юм байлээ. Тэрийг бас би олж мэдсэн. Энэ угаасаа өмнө нь гарсан хэрэгүүд шийдэгдэхгүй ингээл ингэсгийгээл өнгөрөөл ингээл тэгсгээл өнгөрөөд байгаа болохоор хүн болгоо ингэж болт юм ийм хэрэг хийгээд бид нэр ингээ зүгээр өнгөрөх юм байна штэ гэдэг зүйлийг зарим хүмүүс ч гэсэн ингээд авч байгаа штэ жоохон хүмүүс бол тийм ойлголт авч иж болно. Тэгээ тийм болохоор ер нь ямар нэгэн одоо буруу зүйл хийсэн бол яг юу гэдэг хариуцлага хүлээдэг байгаасай. Одоо энэ сэдвээ болоод гоё эрэг сэдвийн талаар ярилцъя. За. Таны сургууль дээр болсон нэг тийм хов жив ийм амар хөвгчлөлтэй ийм фаны юм юу вэ? Яа. Амар зэрлэгтэй. Сургуулийн хов жив. Нэг жоохон хүүхэд жоохон зэстэй тэр одоо нэг 7-8 дор л анги байх. Нэг жоохон дорхгүй шүү дээ. Тийм нэг эрэгтэй хүүхэд намайг миний төрсөн ихч гэж яриад тэгэнгүүтээ ингээд ийм нэг юм таасан дээр нэг юм инхчин гээд ингээд сараачгуудаа манай ихчин гарын үсэг та нарт бэлгэлж мэлгэлж. Тэг ингээд манай ихчин юм юу юм чинь ингээд чи надтай найзлах юм байгаас тэгээд ингээд хүүхдүүдээр юм ахуулсан байсан. Тэр бас амар. Тэгээд нэг сонио 6 дахь ингээ хүүхэд эрэгтэй хүүхэд надаа 10,000 гэж өгснө. Анаа нэг хүн сүүлч 10,000 өгье гэсэн. Би бүр ингээ юу яриад байгаа. Тэгээд яасан? Тэгээ би үнсүүлэх юм байна. Болохгүй л те. Тийш дээ. Тийм амар. Байрнагада нэг ах үнсүүлвэл штэж өхөр өгөн мөгн гэхэрнэ та штэж хэрээдэхгүй гэдэг шиг коммент гаргаж яг тэр хүүхд яг тийм үзсэн баха. Тийм үзээд л яг тийм санаа бодол орж ирсэн баг. Тэг бах те. Чам тийм тохиолдсон. Сургуулийн чинь манай сургуулиар нэг тийм ховж байдгүй маа. Тэгээд би саяны сэдвээр нэг жилийн заяа. Ингээд бит хоёрыг гадуур гээд танихгүй, мэдхгүй, уулзж байгаагүй, харж байгаагүй хүүхдүүд, хүмүүс амар их юм их зантай. Ингээд жоохноосоо хүүхэн шиг болох гээд ядсан. Эдэргээд хэлдэм билээ. Тэгээд тэгэж бодож байвал үгүй тэгэж хэлдэг. Найз нөхөддөө тэгэж хэлсэн чинь найз нэрээ энэ хоёр чи тийм юм байна гэж бодоод бусад найзуудтай хэлээ бүх хүн хоёулын тэгэж бодол. Хоёр тийм биш шүү яг ингээд нөгөө тулж харьцаж үзээгүй мөртлөөсөө тэгэж хэлэх чинь бас буруу шүү. Тий. За киноны үеэр ярих. Ангаргийнхан амар гоё юм болдог те. Оёгийн мах хэвээр гоё байсан. Яана буруу байгаа биш шүү. Буруугаар ойлгоч оёгийн мах биш шүү. Оё аймаа гоё мах чанж ярддаг байсан. Одоо умс гитагаас ахуулаад хүрээ мах, онны мах, боодог зоодог гэд амар олон гоё махнууд авчирна. Нөөхөнсдөө зөндөөлдөг байлаа та. Манай киноноос Анукад үлдсэн дурсан ч мах л байна шүү. За уучлаарай үгүй шүү. Нөгөө стен дуусаад, зураг авалт дуусаад манай одоо ингээд объектыг нурааж байгаа байхгүй юу? Тэгээд өөр объект болох гээд тэгээд бит хоёрын өрөөг нураах бүр. Яг тэр нурааж ахтан бит хоёр цуг байсан хам. Тэгээд яг ингээд эхнээс нь ингээд бит хоёрын одоо ингээд тавьсан байсан юм жаацтай зураг мургийг ингээд аваал ингээд сүвнэрүүдийг аваал эхлэнгүүт бит хоёр шууд ингээд гацмалаа. Нэг юм нураалгамааргүй санагдал
Бас сайн шүү дээ. Гэр мөрийн нурж байгааг харж бас эвгүй билээ. Тий. Тэгээд манайх нэг павильонд хийгдсэн бохгүй юу? Тэгээд нэг өрөөнд нанаа бит хоёр нэг орон дээр суу тэрвэрлдэ унтжахад нөгөө өрөөнд нь зураг авч идэг. Бүр бичлэг нэ. Бүр бичлэг зөндөө байгаа. Тэгээ ер нь ингээд одоо хавраас ахуулаад 100 хүртэл 100-ны бараг сүүл сар хүртэл ингээд тэндээ бараг амьдрсан шүү дээ бид чинь. Тэгээд яг нурна гэхээр бас жоох эвгүй байдаг юм билээ. Ингээд ийм юм алга болж байгаа юм шиг. Дотор. Тэр үед гоё юмсан тий. Тэр үед амиа. Юу ярьж. Sorry. Тэгээд тэгж яад хоёлаа бүр өгтлээ уйлсан тий. Хараач өгчээгүй байна гэж. Би бүрстэй амар уйлсан чи анаа дагаж уйлаа. Тэг би жоохон хүн дагаж уйлдаг байхгүй юу. Тэгээд анука манука оё моё уйлахаар би тэг уйлсан. Тэгээд зураг авалтаа хамгийн сүүлийн юу тэрэлжээ тавсан. Тий, натураар авсан. Тэгэл зураг тусаал. Манай үеийн хүүхдүүдийн ер нь үерхэл нөхөрлөл бас арай шүү. За чи өөрөө гэл. За тийм ээ. Тэгэхээр одоо ярих байлээ та яар. Үгүй таны сэдвээр цай. Манай үеийнхэн болохоор одоохондоо яг төсөж байгаа болохоор жоохон завгүй. Юу үерхэл мүерхэл. Тэгж байгаа х тийм нэр. Хэлний оноо гэд явж байгаа л та. Танаа үеийнхэн бол завтаага. Тий. Тэр чамаар л их сайн сайхан ба. Заавж ин би. Би завгүй л дээ. Би бас их юм сонсдөө шүү. Их чинь их юм сонсдөө шүү. Бид хоёр ууг нь байлэр сүдээ цаачилж байгаа. Анаа бид хоёр бүх юмаа ярьдаг. Тий. Надаа бас ярьдаг. Би Анаа- бүх юм бараг мэддэг. Анаа ч гэсэн бүх юмаа ярьдаг. Би бүгдийг мэднэ. Юу мэддэг бодлоод ингээд ярихгүй байна гэвэл манай Яна за ярээ. За. Сонсоо ярээ. Сонсч чил. Ярэж юу ярих юм? чисээ манай анаа хэлийг ярих гэж. Нэ ялаа. Дээр. Манай ер нь яагаад ч юм бэ? Манай ер нь яагаад За уурс дүр орох уу? таны хувьд нөхөрлөл гэж юу вэ? Аяа. Амар би нөхөрлөл гэдгийг миний бэлхэ одоо мөрөс сурсан. Бараг тэжрэ мэднэ. Хийсэн бүлгийн. Юу нөхөрлөлөөс шууд миний одоо мод. Тэр чинь нөхөрлийн талаар гардыг. Шидэт нөхөрлөл чи мэдэхгүй юу чи? Уг би Wings Club гэдэн. Клаб ч шиг клуб. Ой. Бэж чамаа жоохон багт Wings Club гардаг байсан. Аха, Wings Club үгээл. Наа жоохон багт. Нарны дэг нь Стелла л да. Минийх энийг ч мэдэхгүй чи. Чи зүгээр ноён талгаа л үз заяа. Бороороо л үз. ноён талах. Тэр тирамису амир хүүрхэнтэй. Тийм үү. Тирамису халзан байсан мөлий. Чи яагаад нөхөрлөлөөс халдсан юм? Нөхөрлөл ер нь хүний хувьд айгүй чухал л да. Яасын би бүргээд айгүй чухал юм ярих гал. Serious царай. Нөхөрлөл бол хүний хувьд маш чухал. Таны ч хувьд чухал, миний ч хувьд чухал. Нөхөрлөл уйлахад маань аргадаж, уурлахад маань Тэш уурлахад маань тайвшруулж, гунхад маань босгож бишээ. Унахад маань Тавар жоох нөлмөстэй явал бүр алгана. байж явуулаад. Нөхөрлөл одоо угаасаа орой болж байгаа юм чи хоёлаа. Оройн маск түрхий. За. Манай сургууль гуанцтай юм шиг байгаа. Юм шиг байгаа гэдэг ч үгс. Тэнгүүтээ би гуанц руу ордоггүй байхгүй юу? Тэгээ байдаг юм шүү. Байдаг юм шиг байна. Тоглоё байдаг байхгүй юу? Тэгээ би ордоггүй. Тэгэхээр чи гуанцны ховж юуг л мэдэхгүй л. Харин би гуанцны ховж юу бол мэдэхгүй л гэсэн үг. Тэгээд манай багш нар болохоор юм штэ. Амар заяа. Бүрстэ амар заяа. За. Амар хөөрхөн багш нар байдаг. Яа, амар муулах чагаа болоо гэсэн чи. Одоо ер нь одоо гадуур дотор зураг авалт руу явна штэ. Тэнгүүд манай сургууль багш нар ангийнхан гээд
сургуулийн захиргаа намайг айгүй их дэмждэг. Тэгээ угаасаа манай багш нар ч гэсэн айгүй их дэмждэг. Багшаа зурганд орохгүй тэгээд ингээд өнгөө дэмждэг. Тэгээ ангийнхан хүртэл ангийн найзууд хүртэл айгүй дөө миний байхгүй байсан өдрийн хичээлийг надад ингээд хэлж өгөөд зааж өгөөд. Тийм болохоор энийг дөргэж. Ангийнхан болон багш нартаа сургуулийнхаа захиргаанд баярлалаа гэж хэлье. Хайртай шүү. Байнга ч гэж ер нь ингээд хэрэгтэй үед чөлөө ойлгодог багш нартай, ангийнхандаа, менежертэй, сургуулийн хамталтандаа баярлаа. Тийм баярлаа шүү дээ. Чи одоо Батгатай би. Ер нь хүн болгон тодорхой хэмжээгээр батг гарна л та. чиний нас ч юм болоогүй. Окей, энд ингээ 2 батг гарсан байгаа байхгүй юу? Энд өсөө. Хайгаа дэвэл олон шүү дээ. Хайгаа дэвэл олон болно. Үгүй шүү. Олон. Энд бас баг. Хаан ч юм уу. Ингээс түрхээд өгнө. Яасан бэ? Нэг л би хөөр харагдаад байгаа юм уу? Бараг тийм. Амар өөртөө ихтэй юм ба тийм. За мэ. Баярлалаа. Зүгээрээ. Манайр харж л байгаа. Бити гайхаарэ 3-ын дундаа мундаа гэд жоохон батг гарсан юм аа. Одоо угаасаа илрэл сэлгэж штэ. Тэгээд сайхан арьсаа чигшүүлээд сайхан арчлахгүй болоо. Арьсаа сайхан бижүүдийн сайхан бүтээгдэхүүнээр арчлаад өгнө штэ. Яагаад инээгээд байгаа вэ? Би тийм инээд ингэж байгаа юм заяа. Арьс арчилгааны гүнж намайг хэлээ шүү дээ. Та яах вэ тэгээд. За тэнгүүтээ гоо үзэсгэлэн бол чи өөрөө. Би тэ 8 гоё юм хэрэгтэй. Өөрийгөө арилгахаар өгнө. Миний анхны арьс арчилгааны алхам Pigeon Tees. Чи бараг анхныхтай биж байна. Үгүй. Би үнэн янз бүрийн хэрэглэдэг байсан юм аа. Тэгээд хэрэглээдсэн чинь миний арьс хуурашаад эсвэл нэг бол ингээд хөвчлөлт үүсээ, нэг бол ингээд тослогч болно гэх. Миний арьс чинь бараг 4 үлрэлт шал өөр болж молдог байсан байхгүй. Тэгээ энийг ирснээс хойш бүр амар гоё чигэж яваад байгаа. Би бүр шок. Харагдаж байна. Харин тий. Би яг намайг яг гэдэг муухай мэт ялгаар ирчихлээ. Намайг яг анх арьсаа арчилж эхэлж байхад ийм бидний үеийнхэнд зориулсан тийм бүтээгдэхүүн байдгүй байлаа. Ийм гоё өсвөр насны яг ингээд яаж арьсаа арчлах уу? Би эхлээд юу төрөх хэвтэй юм бол ямар тас төрөх хэвтэй юм бол гэд одоо тиймэрхүү юмнууд байдгүй байлаа л та. Тэгээ ээжийнхээ ихч мэгчийнхээ таснаас л ер нь бол төрхдөг байсан. Тэгээ одоо юм хөгжчихэж байна. Хөгшүүлж байна. Ер нь бол гүй гэхдээ яг үнэн л дээ. Тий. Миний үед гарч ирж байгаа нь бас саадтай шүү. Энэ Slay all day. Энэ намайг яг Анука шиг байхад юм ингээд ийм их бүтээгдэхүүн байдаг байсан бол бэжтэй хэлээд аваад хэрэглэх л байсан. Яг тэгээд яг тийм бурууц юм алах л да. За. Яа нэ. Яа да ямар тийг саажилтгүй шүү. За. Арьс арчилгаа чи ер нь миний үед байхад та яг юу төрөхдөг байсан юм? Там шиг байх та юу? Тий. Хотлоо өн тосны ялуул их л байсан баг. Ийм гоё. Ой. Тонор, серум гэж миний үед надад тийм байгаа ч үндэ нүүрний будагч байгаагүй надад. Ясимэн дээрээ нэг худлаа өнөө хулгаагаар ээжийн кремнээс дүрхчээд тэгээ нөгөө крем чи ингээд үнэртдэн штэ. Крем пудрын үнэр байдэн штэ. Тэрийг үнэртээд тэгээд ингээд ээж мэж хүш. Тэгээд тосмос ч нэг тийм айхтар дүрхдэг байсан. Зүгээр юм. Би бас нэг гэрийнхнэр эргэлдэг тосл. Аха, жоохон байхад угаасан нэг юм ээж мэж анime нэг будгаар орлож байгаа л нүүрэндээ хамаг замаагүй нэг юм сүнэмулгаа идчихдэг байсан. Нанукагийн нүрээр тоглох цаг гоё юм биш ийшээ. Нүүр бах стикерээр дүүргэх нь л дээ. Дүүргчгүй. За болоо. Дүүргчгүй би. Намайг одоо юу болох гээд байгаа юм бэ? Хөөхөл.
Бүр тухайн дундаа энэ гоо үзсэн бол чи өөрөө гэдгийг наачаад энийг хэлэвэрх. Наагаад өгөл тоо. Тэ вэж. Өөрөх дээр наагаач. Би дөнгөж сая надад чинь наачлаа. Үгүй нэш. Голт нь нааганаас. За санийхаа гэрээ зэ. За камер харцууд үү. Өнөө слей идэр нэж. Слей all day. Яа, би аюу юм би. За энэ бүр арай. Энд ямар гоё. Өөрийгөө хайрлахаар өгнөттэй. Газар дээр нааганаас. Дэшэр. За одоо санийхаа явсан. Байж. Хийдэг төлөө. Нэг шиг хэлсэн. Нэгдүгээр анги те? Нэгдүгээр анги. Ихтэй нэг явсан. Слей all. Төлөөч тий. Яг бид хоёр нийлэхээр жоох ингэж байд юм ба та нар. Яа. Нүрэн дээр нааж бол. Яахгүй байна нэ. Дэвтэр өвдөхгүй аяа маяг дээр. Тий ингээ янз бүрийн гадаад төтөд ийм наадаг ийм стикер ингэж наагаараа энэ өстө болохгүй мэн ёо. Хамаг нүүр нэг шар үсэг хоо. За энэ жаах хоостой айгу айтайхан. Нүүрэн дээр тос дүрхсэн байсандаа л айгу гоё. Салж юм хийжээ. Энэ өстө амар юм байна. Таних тэр тэгж ханаа. Тэгж жагаад нааны. Нүшүү нөө. Ирчэнэтэй би өмнө нь таксинд их хобаадсан. Тэгээ дараагийнх нь энэ байлаа. Хизээ хобаадслаа гэ хайгаадах юм та. Нөгөө хүн эрүүг гэхээр ингээд эрүүгээ хайгаад идэх байхгүй юу? Ойлгож байна. За ингээд анебит хоёр маш олон зүйлсийн талаар ярилцлаа. Үе тэнгийн дээрлэхлийн талаар ярилцлаа. Тэгээд сургуулийнхаа хөгжилтэй болсон зүйлийн талаар ярилцлаа. Өөр ангаргийнхны тухай ярилцлаа. Тэгээд миний подкастны хамгийн анхны дугаарын зочноор орсон танд баярлалаа. Тэгээд өөрийнхөө подкастны хамгийн анхны зочноор урьсан дүүдээс баярлалаа. Амжилт хүсье. Тэд бас бэлэгтэй шүү. Оо. Хай. Цагаасаараа бэлэгчийг зочиж авах. За нэг зочтой. Йоо. Үрээ. За энэ болохоор пижонисийн бүтээгдэхүүн байгаа. Танд ингээд өгье. Баярлалаа. Тийм шүү. Дүүгээсээ бэлэг авах чи бас их содын юм биш үү? Хаан удаа анид бэлэг өгч үзлээ. Нэг төрс өдрөөш ч үгүй. Хартаач. За энэ болохоор ийм заяа. Япон ариун цэврийг хэрэглэл. Тэгээд энэ ингээ өөрийгөө хайрлах гоё ном байна. Тэгээд энийг би танд тайлбарлаад өгье заяа. Энэ болохоор давуу хувцсанд өнгө оруулагч. Энэ одоо ягаан өнгөтэй штэ. Тэнгүү таны хувцсыг ямар ч давуу хувцс байсан гэсэн ягаан өнгөтэй л болгоно. Уутыг хайчлаа тэгэл цуг угаалах өөрөө автомат угаалгын машин руугаа шидэл тэгэл таны хувцс чи ягаан өнгөтэй болно. Тэгэл дараа нь дорч үзэж чимрээ зөөгөө болчих тийм. Юугаа ягаан болох вэ? За ингээд ийм гоё бэлэг өгье. За баярлалаа. Дүүгээс аягүй бодлоо бэлэг авах чинь үе. Дэлхийн хурбус өдрөө. За энэ болохоор ийм Kagome-гийн ундаанууд байгаа. Тандас ингээ өгье. За баярлалаа. Ямар их бэлэг вэ те? Би бэлэг болгоод нэг үнсчихв. Би бэлэг болгож чамайг нэг үнсчихв. Риз хийгээд авах юм байш. Энэ удаагийн подкаст ингээд өндөрлөж जैन. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.